Сайн бацхан өрхөн үзэгчтэй та бүхэн сайхан амарч байна уу? Эмэн би спорт цуг та бүхэндээ спортын онцлог зочны нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзүүлэхэд бэлэн боллоо. За өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын ерөнхий сайдын ивэл дор олон улсын таеквондогийн Аз ТV-ийн аврагчлуулах 11 дахь удаагийн тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амжилттай өгдөж өндөрлсөн. Тэгэхээр энэ удаагийн тэмцээний бас ач холбогдлын талаар ярилцгаар бид өнөөдөр олон улсын таеквондогийн Монголын холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Харин болдыг студид орж ирүүлээд байна. За өрөө мэнд хүргье. За өрөө мэнд. Хөрсөн тус баярлаа. За ажил ихтэй байна уу? Одоо тэмцээнд ирсэн зочид маань одоо буцах. Тий одоо буцаад бас дуусаагүй л байна. Ямар ч сүүлийн 2 баг улс манаас үлдчихэд бидний ажил бас явж байна. Тэг ямар ч зүйл том тэмцээний ард гарч чадлаа. Тэгэхээр олон улсын таеквондогийн Монголын холбооноос бол одоо 3 дахь удаага Аз ТV аврагчлуулах тэмцээнийг их орондоо зохион байгууллаа. Тэгэхээр энэ удаагийн Аз ТV-ийн аврагчлуулах тэмцээний талаар одоо бас ерөнхий мэдээлэл өгөөч тийм ээ. Нийтдээ хичнээн орны хөдөлмөрчд оролцсон цар хүрээний хувьд бол хэр өргөн болов? За Монгол улс 2002 онд анхны Аз аварга буюу одоо 2 дахь Аз аваргыг 2 дугаар Аз аваргыг зохион байгуулж илаа. За түүний дараагаар 2018 онд 9 дахь удаагийн Аз аваргыг зохион байгуулсан энэ жил буюу 11 дахь удааг ингээд зохион байгуулсаар бид 3 Аз ТV аварга шалгуулсан тэмцээн болсон байна. Нийтдээ одоо 11 удаагийн тэмцээнээс 3-ыг зохион байгуулдаг бол Казахстан улстай тэнцсэн байдлаар яг одоо хамгийн их нь зохион байгуулж чадсан байна. За энэ жилийн Аз ТV аваргыг бид нэр бусад 10 Аз ТV аваргын цаг хүрээгээ харахад маш их хүмүүсээ оролцоо. За оролцож байгаа тамирчид гэлтгүй ирж байгаа төлөөлөгч нарыг бид харах юм бол бүр дэлхийн аварга, дэлхийн том тэмцээний хэмжээний том төлөөлөгч нар ирж манай цар хүрээгээ илүү өргөн болгосон. За мэдээж үүнтэйс Монгол улсын манаас нийслэл Улаанбаатар, за Монгол улсын сайхан байгальыг хүмүүс үзэхийг зорьсон байх. Гэсэн хэдий ч бас олон улс таеквондо Монголын холбооны хийж байгаа үйл ажиллагаа дэлхийн нийтэд үнэхээр сайн үлдэж байгаа гэж бас бид харж байна. Тийм учраас одоо том төлөөлөгч нар ирснээр энэ удаагийн тэмцээн маш өндөр арга хэмжээнд боллоо. За бид зохион байгуулалтыг бас хичээлээ, маш их зүйлийг бас хамгийн сайн хийх гэж хичээсэн. За оролцогчдын хувьд гэхэд одоо яг тамирчин гэхэд л одоо 800 тамирчин багч байна. За тэгээд тасгалзуур төлөөлөгчтэй нэмэхэд сая 1200 төлөөлөгч одоо тамирчид маань оролцсон ийм том арга хэмжээ боллоо. За тэгээд ер нь бол бас 32 орны төлөөлөлт буюу за тэр байтугай бид нар бас Европоос, Грекээс, за Австралиас, Шинзеландаас, за Англиас бас шүүгчдэр манаас хүрэлцэж оролцсон байна. Тэгэхээр энэ удаагийн тэмцээн маань бол одоо Монгол улсын ерөнхий сайдын ивэл дор гэдгээрээ бас их юутай тийм ээ өргөн цар хүрээтэй болсон. Тэгэхээр ер нь одоо бас ерөнхий сайд засгийн газрын зүгээс бол одоо бас спортыг дэмжиж энэ үйл ажиллагааг бол одоо маш сайхан дэмжсэн байхаа. Тэгээд бас мэдээж хэрэг энэ хүмүүстэй хандаж хэлгүй зүйл байна. Тийм тэгэлгүй яг одоо харьцангуйс Монгол улсын маань төр зэсэг бас маш сайхан үнэлдэг боллоо. За бид нар өмнөх жилүүдэд дандаа яг өөрсдөө бүх юм зохион байгуулалт хийдэг боллоо. За тэгээд за энэ жилийн улсаараа үр дүнг за бид нар өнгөрсөн 18 оны Аз ТV аваргын үр дүнг бид нар бариад за ийм том эрхийг бид нар авлаа. 2010 онд биш 2024 онд бид нар энэтхэгт улсад конгресст оролцоод бид нар ялт байгуулад эрхээ авсан. Яг тэр эрхээ авсан даруйда бид нар энэ бүх зүйлийг баримтжуулж байгаа бид нар Монгол Улсын засгийн газарт хандсан. Бид нар маш баяртайгаар хүлээж авсан. Бид нар та бүгдийн яг төсөв зарлалын тодорхой хэмжээнд туслуулнаа. Дээр нь бид нар үнэхээр яг та бүгдэд яг ивэл дороо бас авъя гэдэг ийм сайхан мэдээг өгсөн. За мэдээж тэр ивэл дор гэдэг утгаараа оролцох нөлөөний хувьд бол ажил төрөл нь бас сайхан бас явж дууслаа гэж бодож байна. Тэгээд энэ удаагийн тэмцээнд оролцсон багуудын чансааг харахад бол бас нэлээд өндөр чансаатай багууд байна тийм. Нийт 32 баг гэж байна. Тийм 32 оны баг тамирчдарлаа. За яг тамирчны үг гэвэл яг түрүүнээс 23 улсын тамирчин оролцлоо. За энэ удаа бас нэг талаараа юу гэхээр Оросын холбооны улс маань бол одоо бүсцлийн хувьд хоёр төв тариалагддаг. За одоо Европын бол тэмцээн хурлаанд ордог. Европын аваргатай мэдээж дэлхийн аваргад ихний 1-2-т ордог баг бол Европын аваргад дөнгөж саяхан бас өнгөрсөн 4 сард болсон Европын аваргад бид маш өндөр амжилт үзүүлсэн баг хамт олон маань өнөөдөр дахиад Монголын Аз аваргад хүрэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол маш том өрсөлдөөнд үзүүлж байгаа. Биднэрт мэдээж хэцүү ялахад хэцүү том өрсөлдөгч байгаа боловч бид хэрэг суралцах гэдэг үгнээс харах юм бол Оросын холбооны баг тамирчдын нуруулаг, чадварлаг тамирчдыг их хөвчүүлэх суралцах боломжтой. За тэгэхээр тэмцээний харагдах байдлын хувьд бол одоо ардсан Солонгос улстай за өрсөлдөх том гүрэн болох Оросын холбооноос орж ирж байгаа. За Аз ТV-тэй бас дээгүүр ордог Казахстаны баг тамирчид. За энэ гурван том төлөөллүүд байхад бол тэмцээний бол өрсөлдөө маш өндөр түвшинд болсон гэж би бодож байгаа. Тэгээ эх орондоо тэмцээн хурлаан зохион байгуулна гэдэг бол нэг талдаа бас маш тийм давуу тал байдаг тийм ээ. Яагаад гэвэл одоо бас нөгөө олон улсын тэмцээн хурлаанд тэр болгон оролцоод одоо ТV-ийн тэмцээнд оролцоод байх
боломжгүй тамирчид маань өөрийнхөө нутгийн дэвжин дээр болж байгаа тэмцээнд бас оролцох ийм одоо боломж гардаг шүү дээ. Монголоос ер нь одоо бас хэр өргөн яг зөв таны хэлдгээр хүмүүр бас гадаа явах боломж байдаггүй. За одоо жишээл бид нар энд дэмж Азаар зохион байгуулсан учраас бид нэр бүхий л жин дээр бүхий л төрөл дээр бас бүх тамирчид орж чадлаа. За жишээ нь одоо 5 насны англи групп буюу одоо өсвөр үе бага насан турш залуучууд гэдэг. За тэрмийн дотроо задлахаараа бүр 8-аас 11 нас, 11-аас 13 нас гэдэг явсаар бид нэр юм 7 насны ангилалд оролцох боломжтой болчиход. Тэгэхээр тэмцээн илүү бүр юм бүх насны ангилалаар өргөн цар хүрээтэй боллоо. За ангилалд бас бүрдээ жингүүд байна те. Дулааны хувьд бол. Тэгэхээр тэр нийт тулаанд чинь 2 тамирч оролцох хэрэгтэй байдаг. За тэгэхээр бас бид нар бас Азийн холбоонд өсөлтөгөөд 13 доос насныхан бол одоо багийн дүнд нөлөөлдөггүй те. Яг одоо алт медаль нөлөөлдөггүй учраас бид нараас энэ тамирчдаас тоог бас яг 2-ыг заах хуугаар таас чөлөөт оруулж өгч бид нар хүсэл тавьсан. Түүний дагуу зөвшөөрсөн. Тийм учраас бүх улс орнууд чөлөөтөөр ирсэн. Тэгэхээр манай Монголын баг тамирчид өсвөр хүүхдүүд маань бүгдээр одоо нэг чинь олуулах боломжтой бүрдэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь монголчууд 400 орчим тамирчид ер нь орсон шүү. Тэгээ ер нь бол их масаар орсон. За дээшээгээ одоо official жингүүд бол тэн дээр одоо нэг чинь 2 байх хэвээр төрмийн дагуу. Үүн дээр зохион байгуулалт орн гэдэг утгаараа нэг нэмэгдэх боломжтой байдаг. Яг энэ утгаараас жин бүр дээр 2-3 тамирчин оролцсон. Тийм цар үртэй тэмцээн боллоо. Тэгэхээр зохион байгуулагч орны хувьд бол мэдээж хэрэг тэмцээн уралдааны зохион байгуулалтыг сандрын төвшөнд хийхийн зэрэгцээгээр өөрсдөө одоо бас энэ тэмцээнд баг тамирчтай амжилттай бэлтгэн оролцуулах ийм нь одоо маш чухал шүү дээ. Тэгээд ер нь одоо манай шоугийн тамирчдын маань бэлтгэл сургуульд энэ хизэнээс одоо бас яаж одоо нэгдсэн байдлаар базагдав те яаж явав. За бид нар яг сая 3 сарын болон 5 сарын 2 сорилт болон улсын аврал тэмцээнд бид нар яг үндсэн эрхээ олгож байгаа гэсэн үг. Эрхээ олгосны дараа яг 1 сарын хугацаанд одоо маш олон тооны хүүхдүүд тэрийг хичээлүүлэх зай талбай багтаамжийн үед өнөөдөр бас хомс байгаа учраас бид нэр холбооны зөв шийдвэр гаргаад клубүүдээр бэлдүүлээд яг багш нар өөрсдөө хүүхдүүдэд бэлдээд эрх авс хүүхдүүдэд бэлдүүлээд сүүлийн 1 сарын хугацаанд бид нэгдсэн байдлаар насны ангилаар нэг бэлдээ. Ягаад тэгэхээр манайх чинь багийн төрөл их олонтой. Тэгээ багийн төрөлд эрхээ авсан гэдэг нь клубүүд янз бүрийн хүүхдүүд эрхээ авчиж байгаа. Тэгэхээр тэднийг нэгдээд яг нэг цогц бэлтгэх хөдөлгөөн хийх хэрэгтэй зогсох хэрэгтэй те. Тавилтуудаар хийх хэрэгтэй учраас нэгдсэн бэлтгэлд орсон. Тэгээ сүүлийн 1-2 сар бол групп насаар ингэж хуваарлж бэлтгэл хийсэн байна. Тэгээ манайх одоо дасгалжуулалтын зөвлөж 5 хүний бүрэлдэхүүн баг байдаг. Тэр бүрэлдэхүүн баг маань одоо төлөвлөгөөг гаргаад тэгээд дасгалжуулалтанд нийлээд одоо ЧБ гэлтгэ бүгдээр яг оролцоод бас явсан байгаа. Тэгэхээр энэ бас одоо энэ тэмцээний хард маш олон хүүхдүүд, маш олон дасгалжуулагч нар бас сайхан найзууд юм нийтлэлтэй те өөрсдөө алдааноос суралцсан гойгоо зүйлүүдийг гаргасан тэм цаг байсан байх гэж бодож байна. Чансаа бол одоо өндөр байсан тийм ээ. Одоо Оросын холбооны улс, Хадсан, Солонгос, Сардуусга, тэгээд Казахстан гэдэг юм чансаа өндөр байсан. Тэгээд мэдээч хэрэг ийм өндөр чансаатай тэмцээнд одоо баг тамирчтай оролцож байгаа холбооны зүгээс бол тодорхой хэмжээний зорилго тавьж байгаа байх л та. Та бүгдээ тавьсан зорилготой хүрч чадав. Хүрсэн. Би бол хангалттай хүрсэх гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр энэ том өрөлтөөнтэй баг өнөөдөр Монгол улсын баг тамирч 16 алтан медалаар 2 дугаар ивэнд орсон байна. Нийлбэр дөнгөөрөө. Бидний Оросын холбооноос баг байна. Тэгэхээр би түрүүн танд бас хэлсэн нөгөө 13 тоосны бол дөнгөж дүн ороогүй шүү дээ. Хэрвээ дүн орох юм бол Монгол улсын баг тасархаад үйл явж. Тэгэхээр official зингийнх нь хувьд бид нар Монгол улс 2 дугаар байрнууд бол маш том амжилт. Бид нэр Солонгосын баг яг гарч өгч байна. Тэгэхээр эхний одоо Казахстан баг маань 4 дугаар орсон багт шинэ тий. Тэгэхээр энэ бол бидний хувьд бол маш том амжилт. Одоо энэ ажлын ард гарч ягаад үр дүнгүй яг би одоо төгсөлт нь мэдлээ л дээ. Тэр процессыг харж чадахгүй ажил ихтэй явж байгаа. Тэгэл за манайхан яасан мэ гэдэг үр дүн гаргахад 2 дугаар ивэнд орсон. Энэ бол бидний хувьд бол маш том амжилт 200 дахин биелүүлсэн гэж би бодож байна. Магадгүй 10 жил 20 жилийн дараа одоо энэ зохион их спортыг үүсгэсэн улсын дээр гарна гэдэг бол мэдээж бас хэцүү асуудал шүү дээ. Тийм учраас хамаач бид тэрний ард орж чадсанд бол маш баяртай. Хадсан Солонгосын багийн бүрэлдэхүүн бол бас нэлээд хүчтэй байсан. Тэгэхээр дэлхийн авралууд дээр байсан шүү дээ. Тий, тэд нар одоо ийм байна. Одоос энэ удаа анх удаага яг энэ Оросын холбооны улс энэ бүрэлдэхүүн Азийн авралд орох эрхээ авсан. Одоо бүсдээ шийдвэр гаргасан дэлхийн холбоо. Тийм учраас өнгөрсөн 2025 онд болсон Италийн дэлхийн авралын конгресс дээр яг албаас зарласан. За одоо энэ Оросын холбооны улс бол Азид олон удаагийн жилийн хүсэл төгсөн нэг хилэлцээд эцэслэн батлаа гэдэг мэдээг өгсөн. Тэр цагаас бид нэр одоо эрхийн мэд ойлгож байгаа. Яг үүнтэй адилхан хамгийн дэлхийд хөтөлбөр өрсөлдөг учраас манай Солонгосын баг маань үн дээр маш ач холбогдол 96 оны бүрэлдэхүүнд ярьлаа шүү дээ. За тэрнээс бол одоо
50 орчим нэг яг үндсэн тамирчид. Тэгэхээр тэр 50 тамирчин л одоо Орос улсын одоо өрсөлдөн гэдэг байдлаар ирж байгаа. Яг бид нар алдах үсэхгүй байна. Энэ том өргөн бүрлгүүд ирсэн. Тэднийхтэй бас их чадлаа бас бид нар хангалттай маш их тасархаа бас төрүүлсэн. Одоо дэлхийн өндөр ур чадвартай энэ тамирчдаас бол манай тэр тэмцээн уралдааныг үзэж байгаа хүүхд залуучууд бол их зүйлээс оролцох хэрэгтэй байх тийм ээ. Тэгээд сүүлд бол тэр багийн төрөл дээр Ардсан Солонгос болон Оросын улбан улсын багууд ингээд таарсан шүү дээ. Тэгээд яг ингээд тулаан ер нь эцсийн шүглд уурсан цагтл ер нь одоо бас тэгж байгаа. Тэр хүртэл одоо ингээд тэмцэлтэй өрнөж юм гэдэг бол бас үнэхээр одоо суралцмаар тийм гайхамшигтай ур чадвартай тулаануудыг гаргасан шүү. Яг одоо нэг яг ур чадрын хувьд дэлхийд нойрхож байгаа утгаар яг л багийн тулаанд эрэгтэй эмэгтэй хоёулаа яг Орос Солонгосод үлдсэн шүү дээ. Тэгээ финалын төлөө. За тэр финалын тоглолт за эмэгтэйчүүд бол Солонгосод бол бас идэрхүй төрүүлж чадсан. Харин эрэгтэй тоглолт маш өсөлтөндөө болсон. Хамгийн сүүлийн тэр моменттэй сүүлийн 93 секунд дээр оноо алдаад оноо хөдлөж байгаа жишээ нэ тий. Тэгэхээр энэ бол одоо тоглолтын мэдрэмжийн ур чадвар асуудал. Манай тамирчид маань бол маш их зүйлийг харсан мөн гэж бодож байна. За дасгалжуулагчдаас багаас бол бас биднээс энэ удаа тэмцээнд медиа багтаад маш их хамтарч ажилласан. За манай үндэсний телевиз маань маш том бидний одоо энэ сайхан улсын орноос орчилж ийм тэтгэгчээр ажиллалаа. Та бүгд маш их баярлалаа. За хоёрдугаар бид нар бас өөр студийг бас одоо тодорхой хэмжээний мөнгө төрөнд нөгөөд ажиллуулсан байгаа. Тэр студи маань бас одоо энэ яг ийм чухал тоглолтуудыг бас бичиж авч байгаа. Энэ дүү тоглолтууд манаар эргээд манай дасгалжуулагчдын зөвлөлд яг ирээд түүх болж үлдээ. За эндээс суралцах боломжтой. Тэгээ бид нар дараагийн тэмцээнээр алдаа оноо ярих тийм байдлаар бичиж авсан байгаа гэсэн үг. Тэгэхээр бас энэ бол одоо бидэнд их одоо мэдлэгийн үлдээлийг харж шүү. Одоо шүүгчд гэдээ ярьж байна тий. Олон орны шүүгчд ирсэн байна. Манайхаас бас олон шүүгчд ажиллаа шүү. Тий, тэглэв яг. Ер нь одоо нэг улсаас 5 шүүгч дийтэл байх хэрэгтэй гэдэг ийм удирдлагч бид шүүгчдийн зөвлөс явуулсан. Гэхдээ 5-аас сонгохдгүй үндсэн 60 шүүгч ажиллах хэрэгтэй байдаг. Тэгэхээр улс орноос ирж байгаа шүүгчдээс араат 90 тэнгээр нь ч юм уу эсвэл оролцогчдын тоогоос шалтгаалаад сонгодог. За тэрийг Азийн шүүгчдийн зөвлөн сонгодог. За Монгол улсын баг төвчдөөс бид нар бол одоо 10 шүүгч нэр өгсөн. 5 гэсэн нэр байгаа хэдий ч тэгээ би одоо яхаа өөрөө нэг шүүгчдийн зөвлөлд хариуцдаг хүний хувьд за олон улсын зөвлөлд байнга шүүгч оролцдог хүний хувьд нам бүгд мэдэх учраас би өсөлт өгсөн байгаа. Яагаад тэгэхээр энд Монгол болж байна. Би бас энд байгаа шүүгчдээ бас цолцол хүсэж байна. Олон улсын тэмцээнд бид нар нэгээс 2 шүүгч явдаг. Тэгэхээр би одоо энд байгаа улсын шүүгчнэрээ бас бид нар том цолтоо том дамтаа хүмүүс бас байна. Тэгээ энэ хүмүүсээ бид нар бас одоо оролцуулмаар миний багш нар хүртэл байна те. Тэгээ энэ хүмүүсийг олон улсын шүүгчээр бэлдмээр байна. Тийм учраас зохион байгуулах зорилго хүлээж аваач гэж хүсэлт өгсөн үндэснээр 8 шүүгчийг маань сонгож ажилласан. Тэгэхээр энэ бол бас маш том боломж. Манай шүүгчдэр маань өөрсдөө ур чадварыг харуулсан. Бас олон хүмүүс ер нь намсаатай байгаа. Энэ шүүгч хаана байсан бэ гэж хэлчихсэн. Энэ яагаад дэлхийд ирээгүй вэ те? Гэдэг маань бидний тэр ур чадвар олон улсын шүүгч хэмжээнд гэдгийг харуулсан байгаа. Тэгээд заавал ирээрээ одоо бүр шоглоод наваа тоглоод хариугүй чи яагаад ганцаараа ирээд байгаа энэ хүмүүсээ яагаад үлдээгээд байгаа гэдэг тамаагүй шогож байгаа чинь. Тэгэхээр манай шүүгчд маань үнэхээр бас мундаг ажиллаж өөрсдөө харууллаа. Одоо энэ чинь тэмцээнд оролцсон багууд за тэгээ одоо шүүгчээр ажилласан шүүгчд гэдэг энэ хүмүүс ч одоо бас нөгөө дэлхийн чансаа эднэр ранк дээр байгаа. Тэглүү яах вэ? Одоо тэр нөлөөлөл тий одоо ингээд тэмцээнд шүүсэн болгонд чинь оноо өгөөд за тэгээд тэмцээний дундуур гаргаж байгаа өглөө болгон тэмцээний өглөө болгох одоо брифинг уулзалт хийж алдаа оноо өгөндөг. За хүн л юм магадгүй шүүгчдэр алдаа гаргана, харахгүй гэж болно те. Тэгээд тийм зүйл дээр нь бас хэлнэ яагаад энэ оноо авсангүй, яагаад ингэсэнгүй гэдэг зүйлийг бас гэж хийж шаарддаг. Тэр болгондоо одоо манай шүүгчдийн зүйлүүд дид дарганы их портфолио хөтлөж явдаг гэсэн үг байхгүй. Тэгээд тэр портфолио хөтлөж байгаад тэр онооноос рейтингээс нь онооноос нь хасах нэмэх асуудал ярьдаг гэсэн үг. Тэгээд ийм учраас одоо Азийн тэмцээнд Европын шүүгчнээс оноо авахд бол бас бид л өсөлт илгээж ийн гэсэн үг. Одоо их Британаас Австралиас гэдэг шүүмэрэнаа та бо зохион байгуулалт зөвшөөрөөд өсөлтийг нөгөөд өгөөч гэдэг гих мэтлэн тэгэхээр тэдгээр хүмүүс бас боломж олдлоо. Азийн тэмцээнд оноо авах бас. Ер нь одоо наацны оргон тэмцээн бас нэлийн тийм юугаар өндөр шалгууртай зохион байгуулалтын хувьд өндөр шалгуур тавигддаг юм шиг байна. Одоо ингээ анзарч байхад одоо шүүлтэн дээр гэхэд шүүлтийн систем дээр бол одоо гадны багийнхан одоо ирж ажиллаж тэ. Яг шүү дээ тэ. Одоо тэмцээн маань iScore гэдэг нэг систем ажиллаж байна. Энэ систем тэмцээний одоо бүртгэлээс тэмцээний бүртгэл бол database дээр явагддаг. Тэр систем дээр явагддаг. Бүх улс орнууд өөрсдөө тэдний бүртгүүлдэг. Тэр бүртгэл одоо 2026 оны 1 сарын 1-ээс яг адваасаар эхэлдэг. За тэр бүртгэлээр улс орнууд нь хийхдээ хэн ямар ч юм авах гэдэг хийгээд бүглээд явна. За ирснийхэн дагуу Монгол самбай тавьж тэрнийхэн дагуу шалгуураа хийгээ явна. Тэгэхээр тэр систем рүү зохион байгуулалтад орж ямар ч боломж авахгүй. Бид зүгээр зохион байгуулах энэхүү тэмцээг хийхэд нь
хэрэгцээтэй бүхий зүйлээр хангах үүрэгтэй. За тэр утгаараа одоо ингээд тэмцээн 6 өдөр яг ямар тэмцээн дээр ямар тоглолтууд явахыг тухайн Азийн зөвлөлд нь өөрөө гараад тодорхойлдог гэсэн. За одоо ийм тэнгүүдээр ингэж шууд ихний өдөр ийм насны англи яваа гэдэг. Тэгэхээр зохион байгуулалт бид нар тэр үнийг мэдэхгүй учраас за дээр нь бас нэг жоо үйл явдал бас гарч ирсэн. Тэр нь одоо шагнад гардуулалт дээр аль зингийн шагнад гардуулалт бид тодорхойлж хэлэхгүй шууд ингээд хөлдөнгөд уус орон хүмүүс бүгд тоглолтод дууссан хүмүүсүүд ч бүгд шагнаахгүй гэж хэлдэг. Гэтэл за өнөөдөр ингээд 20 шагнал гардууллаа. Босоод дууссан манаас хөдлөө гэж хэлчихсэн. Тэгэхээр энэ дээр чинь хүмүүс хэсэгчлэх богомдож үүсээ те. Бас тийм хүү бас тодорхой харилцааны асуудал үүслээ. Тэгэхээр тэгэнгүүт би тэрэн дээр бас жоохон сүмжлэлтэй хандаад ядаа та нар энэ юугаа бидэд эрхийн өгдөггүй юм бол яг аль шагнал өгчөө надад хэлгээд гэжээ гэдэг. Би шаардж хагаад нэг 2-3 цаг авдаг болж эхэлж байгаа байхгүй. Тэгээ аваад тэрийгээ би сошиал тайгаар олонтой хараагаад за бүхэд одоо улс орны эрсэг тасалжуулагчдын групп гэж үүсгэсэн юмсан тэр нэр мэдээлэл тавиал. За өнөөдөр орой бол 8 цаг шагнал гардуул дээр эдгээр шагнал гардуулна гэдэг авчихаар арай өөр тодорхой бол явчихсан тийм. Тиймэрхүү байдлаар хандлаа. Тэрнээс одоо сүүлд рүү бид нар оролцох хэрэг байхгүй. Зохион байгуулалтын тэр сэнэр систем бүх юм яг удирдлага байх. Тэр удирдлагыг чи одоо грекийн хүн одоо удирдах гэсэн юм. Тэгээ хоёр ажилтнууд Казахстаны хоёр хүн байна. Ингээд энэ гурван хүн ч одоо ингээд аваачих гэсэн. Одоо ингээд Аз аврагч 2 жил нэг удаа болж байна тийм. Тэгээ дараагийн Аз авраг хаашаа шилжиж байна? За дараагийн Аз авраг сая бас тэмцээний өмнөх өдөр конгресс хурал 9 сарын 8 сарын 4-нд болдог. Тэр бол хурлаар бас 2 орн өрсөлдсөн байлаа. Непал, Камбож 2 орн өрсөлдсөн байлаа. Тэгээ Камбож орн авах хүлээж авсан. Тэгэхээр одоо 2028 онд Камбож улсад болно гэсэн. Хаанх удаа ер нь астив ороо зохион болгоч. Тэгээд бид нар бас аль биесээр тугаа хүлээлгэж өгсөн. За тэгээд тэд нар бид нар Монгол улсын зохион байгуулалт маш өндөр зохион байгуулалтыг бид нэр та бүдээс илүү харахгүй гэдэг энийг алдахгүй бид нар хичээх болно гэдэг. Бас удирдлагууд бол Азийн удирдлагуудад бас хэлээд хүлээж авсан гэсэн. Камбоч өөрсдөө бас энэ тэмцээнд дэжгүй амжилттай орсон. Тэглүү явах. Камбоч өндөр. Камбочийн ур чадвар маш өндөр. Одоо яг ерөнхийдөө манайх ч одоо 5 төрөлтэй. 5 төрлөө чинь 4 нь багийн гэж хуваагдаад 9 төрлөө тэмцээнд орох боломжтой гэсэн. За энэ дотроо манай Камбож улсын тамирчид онцгой чадвар буюу одоо манайх үүссэн буюу мөндөрт өсгөж ингэж 2 м 80 см өндөр 70 60 см өндөрт өсгөл 5 өсгөлтэй техник үзүүлдэг гэсэн. Тэр үзүүлбэрт ер нь Камбожид маш өндөр амжилттай орсдог. Тэр цутгаараа бас ямар ч би яг нэг тайлбарлалтаа сууж байгаад нэг төрүүлсэн санагдаж байна. Тэгээд эхний медаль гэдэг Камбожид тавьж тийм. Камбож бол тэр тал дээр маш өндөр. За тэрийгээ дагаад одоо тулаан тасгалын төрлүүд нь маш өндөр хөгжсөн байна. Ур чадвар үнэхээр өндөр байна. Бас Монголын тулааны хувьд бол монголчууд бол энэ зэрэгцүү байсан байдаг. Тийм бас сайн бол их хүсэлтэй харагдсан баг гэж бодож байна. За баярлалаа. Тэгээд мэдээж хэрэг олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулна гэдэг бол одоо дэлхийд бас өөрийнхөө улсын тийм ээ спортын хөгжил бүгдийг одоо бас таниулсан ийм одоо сайхан үйл явдал болж байна. Дээрээс нь одоо бас энэ чин дээр тэмцээнд оролцож байгаа баг бүрдгэн гэдэг улс орныхоо эдийн засаг гэсэн одоо бас тийм тодорхой хэмжээний хувь нэмэр оруулалт хийсэн юм үйл ажиллагаа болж байгаа шүү дээ. Тэгээд энэ нэр хүндтэй том тэмцээнийг бас их орондоо амжилттай зохион байгуулсан улсын тэквондогийн Монголын холбооныхоо хамт олон та бүхэнд дахин талархал илэрхийлье. Маш их баярлалаа. Бидний хийсэн үр дүн бас эргээд дахиад дэлхийн аваргыг шалгуур тэмцээнийг авах эрхийг авах тийм том ажил болсон гэж харж байгаа. Тийм учраас нөгөө зүйлийг минь бас түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр усаас үнэтэй дэлгэрж байгаа хамт олондоо маш баярлалаа гэж дахиад хүсэж байна. Тийм. За баярлалаа. Ингээд эрхэм үзэгч та бүхэндээ бид спортын онцлог зочин нэвтрүүлгээ үзүүлээ. Олон улсын тэквондогийн Монголын холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Харин болд өнөөдөр оролцож саяхан болж өндөрлсөн Аз тивийн аврагч дарга тэмцээний талаар мэдээллийг үзэгч та бүхэнд хүргэлээ.